4 дугаар бодлогын үед багш сурагчдад цагаан хар өнгийн квадратуудыг ашиглаад дараах зүй тогтолоор бүтээсэн даалгавар өгсөн. 5 дугаар дүрсэд 21 квадрат ашигласан бол хэдэн цагаан өнгийн квадрат ашиглах вэ гэсэн. Тэгэхээр бидний хувьд эдгээр маань хоорондоо бүгдээрээ зүй тогтол ашиглаж байгаа юм байна. Тэгэхээр ер нь хоорондоо хэрхэн хамааралтай байгаа вэ гэдгийг болоолъё гэсэн. За би энэчнээс эхлээд болохоор дүрсийн дугаарлыг. За 1-р дүрс, 2-р дүрс, 3, 4, 5 гэж. За тэгэх юм бол бид нар яаж байгаа вэ? 1-р дүрс нь ер нь нийтдээ хэдэн хар дүрс орсон юм бэ гэх юм бол 5, 2-р дүрсэнд 9, дараагийнх нь 13, 5-р дүрсэд болохоор бид нар нийтдээ 21 орсон гэсэн. За одоо цагаанаа тоолж үзье тийм ээ. Тэгэхээр 1-р дүрсэд биднэрт нийтдээ бол 4 ширхэг цагаан, 2-р дүрсэд болохоор 16 ширхэг цагаан, дараа нь 3-р дүрсэд болохоор 36 ширхэг цагаан бол орсон гэсэн. Тэгэхээр одоо бидний гол олох гээд байгаа зүйл бол 5-р дүрсэд нийтдээ хэдэн ширхэг цагаан орсон бэ гэдгийг харах шаардлагатай болно гэсэн үг тийм ээ. Тэгээд харах юм бол эндээс хэрхэн ямар зүй тогтолтой байгаа вэ гэд харвал за эндээс 4 гэдэг бол өөрөө 2-ыг үрчгэн 2 гэсэн. Дараа нь энэ 16 гэдэг бол 4-ийг үрчгэн 4. 36 гэдэг бол 6-г үрчгэн 6. Тэгэхээр энд нар хоорондоо нийлээд яаж байгаа вэ гэхээр бүгдээрээ 2-оор нэмэгдсэн байгаа гэж байна. Тэгээ ийшээгээ 2-оор нэмэгдсэн тоонуудыг л хооронд нь үржүүлээд шүү дээ тийм үү. Тэгэхээр 4-р дүрсэн дээр ямар байх юм бэ гэхээр 8-ыг үрчгэн 8 буюу 64 ширхэг цагаан орхон. Тэгвэл 5-р дүрсэн дээр энэ зүй тогтлыг ашиглаад 10-ыг үрчгэн 10 буюу нийлээд 100 ширхэг цагаан дүрс бол орж тархна гэсэн. Ингээ би хариулт хийсэн байна. За түүний дараа бид нарт 8 дугаар бодлогын цагирагт зурагт 2 цагираг өгөгдөжээ. Эдгээрийн төвүүдийн хоорондох зай бол 474 см гэж өгсөн. Тойргийн радиус нь 7 см юм бол нэг цагирагыг өнгөрүүлээд нөгөө цагирагын байранд аваачих. Хэдэн удаа бүтэн эргэлт хийх вэ гэсэн. За ингээд хэрвээ бид нэр төсөөлөх юм бол яах вэ гэхээр бид нэр тойрог маань яг энэ цэгээс ингэж эргэлээ гэхэд энэ талаараа тойроод эргээд буцаад яг энд ирж дуусахад за энд дууссан гэж үзэхэд эндээс энэ хүртэл юутай тэнцүү юм бэ? Тухайн тойргийн маань урттай тэнцүү хэмжээ гарч ирнэ. Тойргийн урттай. Тэгвэл бид нэр энэ тойргонд юу ойлгох шаардлагатай юм бэ гэхээр нэг тойргийн маань тойргийн урт хэдвэ гэдгийг олох хэрэгтэй. Тэгэхээр C тэнцүү тойргийн урт C-гээр тэмдэглэдэг. Тэгэхээр 2-ыг үрчгэн радиус үрчгэн π-т гэж үржүүлдэг. Тэгэхээр бидний хувьд радиус маань 7 гэж өгсөн. P-гээ бид нэр яасан бэ гэхээр 7-ны 22-оор ботоорой гэж өгсөн байгаа. Тэгэхээр 7-ны 22. За ингээд энэчнээс бол энэ 7-г энэ 7-той хураачи. Тэгэхээр бид нарт нэг үлдэнэ. Тэгэхээр нийлээд бол ерөнхийдөө нэг удаагийн яргал дээр 44 см бол явна гэсэн. Гэтэл хоорондын маань зай 474 см байгаа учраас энийгээ 44-д байхад за нэг эргүүд 44 за 34-гээр тэгээр өгөөд яах вэ гэхээр 10 удаа бүтэн эргээд цаана нь 36 см эргэх болно гэсэн. Тэгэхээр бидний өгөгдөл дээр юу гэсэн бэ гэхээр тухайн байранд нь аваачхад хэдэн удаагийн бүтэн эргэлт хийх вэ гэж асуусан. Тэгэхээр бид нарт бол яг байрандаа очиход нийтдээ 10 удаа бол бүтэн эргэцэн байна гэсэн үг байна. Тэгэхээр бидний хувьд Г хариулт болж ирж байна.